За өнөөдөр хэдүүлээ цагаан аламстай таарнаа. Аламсаа манай үзэгчдтэй мэдлээрээ. Сайн уу? Манай ойг зорж ирсэнд баярлалаа. Монгол амар хожуу. Блиц пицтэй хүртэл ямар амар бүлдэг юм бэ? Би бас бүлэхэд дуртай. Бид хоёр аламсыг айлгаад байд баавгайг алхаар явж байна. Баавгай пицтэй. Надад дандаа хуурай агсан тавьдаг. Одоо алах цаг нь болсон. Пицтэй. Энд чинь зэрлэг баавгайнууд байсан байна. За сайн уу guys. За өнөөдрийн бичлэгээр мэдээж ойлгомжтой тархтай бичлэгийг хийх болно. За тархтай бичлэгнээс гадна Instagram, TikTok, Facebook дээр нэлийн тренд болоод байгаа алмастай бичлэг гэдэг байгаа тий. Сарамгчтай бичлэг, баавгатай бичлэг. Тэгээд янз бүрийн одоо дөрүүдээр үйлсэж гарч ирж байна. Тэгэхээр та өнөөдрийн бичлэгийг 100% сураад авчих юм бол та өөрөө хүссэн дүрээ бүтээгээд шин дөрүүдээр гоё цуврал ийм бичлэгнүүд хийгээд олон хандлтыг авах боломжтой байгаа. За тэгээд заавал тавраг сарамгчин биш тий. Хулган байна уу, шувуу байна уу, тэг хүссэн дүрээр бүтээх боломжтой байгаа. За хэдүүлээ шууд гол ажилд оръё. Инхийн тулд та бүхэн браузер дээр App Store, Google гэж хайх ёстой. За тэгээд Grit гэдгийн дараа. За тэгээд энэ дээр бол ерөөхдөө Flow дээр одоо нэгсэнтэй видеонуудаа бол хэдүүлээ бүтээн. Бүх сарамгчтай бичлэгнүүд бүгд энэ дээр бүтдгээ гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бүртгүүлэхийн тулд хэдүүлэн чинь Америк нэгдсэн улсад бүртгэлтэй Gmail хаяг байх юм бол эхний 1 сар үнэгүй ашигладаг байгаа. За бусад оронд хэрвээ та ашигладаг Gmail хаягтай байх юм бол сар болгон $20 төлж ашигладаг. Ерөнхийдөө үнэгүй ашиглая гэх юм бол өнөөдөр яг миний хийх үйлдэлийг бол та дуурайгаад тэгэрэй. Инхийн тулд хэдүүлээ эхлээд шинэ Gmail хаяг нэгстэй Америк нэгдсэн улсад бүртгэлтэй. За энэ аргыг та бүхэн нэг сайн сураад авчих юм бол дараа нь ингээд олон аккаунтууд нэгээд ингээд ерөөдөө үнэгүй ашиглаад явчих боломжтой байгаа. За энэ бүх үйлдэл хийхийн тулд бид бүхэнд VPN хэрэгтэй. Америк нэгдсэн улсад бүртгэлтэй VPN. За энэ VPN-ыг ашиглахын тулд та бүхэн одоо Proton VPN-ыг бол ашиглаарай. Энэ бол 100% үнэгүй VPN байгаа. Тэгэхээр энэ дээр 5 улс үнэгүй байдаг. Япон, Нидерланд, Румын, за ямар ч тач Америк гэдэг. Тэгээд та бүхэн энэ дээр одоо компьютер дээр энэхүү VPN-ыг татаж аваад бүртгүүлээд орчин. Мэдээж email, password хийгээд бүртгүүлээд орчин. За тэгээд энэ connect гэж дарж агаад жишээ нь одоо Америк, Япон дээр одоо таарчих юм бол та бүхэн энэ change server гэдгийг даржаад энэ үнэгүй 5 улсуудын хооронд ингээд шилжүүлж ашигладаг байгаа. За тийм байгаа шүү. Тэгэхээр энэ дээр ингэж энэ Proton VPN-ыг татаж аваад одоо change server дарсаар байгаад Америк нэгдсэн улс дээр нэгт тааруулсан байх хэрэгтэй. За ингэснийхаа дараа хэдүүлээ шинэ Gmail хаяг нээх хэрэгтэй. За Grit account гээд шинэ Gmail хаяг нээ. За сүлдээ байна гэд. За энэ бол мэдээж нэр хийх гэсэн те. За энэ он сарын өдөр. За мэдээж нэг юм нэмэт хэлэхэд та бүхэн 18 наснаас дээш насанд хүрсэн байх хэвээр 2000 он маань гэж хийчирээ. Энэ бол нэг чухал тим аккаунт биш учраас за энэ дээр сүлдээ байна гэд юуг сонгоч. За энэ дээр пассвортаа хий гэж байна. За би пассвортаа хийчлээ. Next даръя. За энэ дээр Америк нэгдсэн улсад бүртгэлтэй утасны дугаар нэг чинь. За энийг яаж авдаг вэ гэвэл за нэг ийм утасны дугаар авдаг нэг ийм сайт байгаа. За бас энэ бичлэгний одоо тайлбар хэсэгт би линкийг тавьчихын. Тэгэхээр та шууд тайлбар хэсэгт байгаа линкэн дээр дараад орчиж болно. Эсвэл браузер дээр ингэж бичээд ороод орчиж болно. За тэгээд мэдээж энэ дээр бүртгэл үүсгэх ёстой. Email, password одоо бүртгүүлэх гээд email, password хоёроо хийгээд бүртгэл үүсгэх чинь. За тэгээд энийг бол цэнэглэх шаардлагатай байдаг. За цэнэглэхдээ яаж цэнэглэдэг вэ гэвэл top up гэдэг дээр нь дараад за энэ чинээс та бүхэн энэ доош нь гуглгээд Visa карттай сонголтыг нь сонгож ороод за тэгээд олон улсынхаа одоо Visa картаараа шууд худалдаа авалт тэгээд дугаар худалдаа авчиж болно. Дугаар худалдаа авчиж болдог байгаа. За тэгээд энэ дээр нэг юмыг анхаарахад хамгийн багадаа $6.1. За хамгийн максдаа $20 орвол одоо 6.1-ээс $20 хооронд л цэнэглэх боломжтой шүү. За хэрвээ та энэ олон улсын энэ Visa карт нь хаяада болохгүй алдаа заашдаг. Хэрвээ болохгүй байх юм бол та бүхэн манай одоо AI Studio Mongolia гэдэг пэйж руу чат бичээд цэнэглүүлчих болно. Цэнэглүүлэхдээ бид нар бол USDT Tether-ээр цэнэглээд өгчин. За нэгээ доошлуулад Paper гэдэг дээр нь дарангуйтаа энд нэг юм wallet address үүсдэг байгаа. Тэгэхээр энэ address-ыг бидэнд одоо чатаар өгөөд одоо энийгээ цэнэглүүлж болно гэсэн үг. Гэхдээ нэг юм анхаарахад $2 шимтгэлийг бол манайх авна. За $2 шимтгэл мэдээж одоо нөгөө coin авах бирж рүү шилжүүлэх те энэ бүх гүйлгийнхээ шимтгэлд нь явдаг байгаа. За $2 шимтгэл төлөхгүй гэж үзэж байгаа үед бол та бүхэн олон улсынхаа Visa картаа холбоод шууд энэ дээрээс цэнэглэж гинэ гэсэн үг. За тэгээд $2 манайхаар цэнэглүүлэх бол $2 шимтгэл өгөөд тэгээд нэг 5-7 минутын дотор бол ордгоо шүү. За ийм байгаа.
За одоо хэдүүлээ шууд энэ дээрээс дугаараа авъя. Америк нэгдсэн улсад бүртгэлтэй бид нар дугаар хэрэгтэй. За ингээд activations гэдэг хэсэг дээр дарж ороод за энэ дээр Google, YouTube, Gmail гэж байгаа. За энэ дээр нь дараад энэ дээр нь болохоор use Америк нэгдсэн улсыг бичээд өгөн. За энэ тэгээд нарийнх нь энэ худалдан авах төвчин дээр нь дарчихна. За тэгээд энэ сонголтуудаас та бүхэн баг $1.4 молрохыг нь сонгоод авчираа. $1.4 дээш сонгоод авчираа. Учир нь яагаад вэ гэвэл өндөр үнэтэй дугаарыг бол хүмүүс нэг аваагүй байдаг. Тэгэхээр хямд дугаарууд нь одоо Gmail хаяг бүртгүүлсэн дугаарууд ихэнхдээ өгөөд байдаг. Тэгэхээр нэг цагаа өрөөдөх дэмий байх. За энэ дугаар нь энэ дээр үүсчихэж байгаа. Хэрвээ энийг олохгүй байх юм бол activations гэдэг хэсэг дээр дараад энэ дотор чи ахаад activations гэж байгаа. Тэгээд энэ дээр нөгөө үүссэн дугаар чинь байгаа. За тэгээд энэ дугаар дээр дарж copy хийж аваад энэ дээр авчраад хийгээд өгнө. Next дарлаа. За ингээд баталгаажуулах код нь хаана ирдэг вэ гэвэл энэ дотор ирнэ. За одоо энэ дээр мессеж ирнэ. За тэгэхээр нэг юм хэлэхэд хэрвээ энэ шууд алдаа заах юм бол энэ дугаарыг ашигласан дугаар байна гэсэн үг. Тэгэхээр та бүхэн энэ дугаар чинь ерөнхийдөө 20 минутын дотор танаас төлбөр авахгүй. 20 минутын дотор та устгachж болно, эсвэл сольжиж болно. Тэгэхээр 20 минутын дотор ерөнхийдөө ашигладаг дугаараа гэсэн үг. Тэгээд 2 минутын дотор саяны нөгөө устгадаг, сольдог хоёр нийт хүчтэй шүү. Тэгэхээр сольжиж болно. 2 минут хүлээгээд дугаараа солиод дахиад өөр дугаар аваад энэ дээрээ ашиглаж болно. Хэрвээ энэ чи алдаа заах юм бол энэ миний энэ саяны авсан дугаар бол алдаа заахгүй нэ. Тэгэхээр энэ одоо баталгаажуулах код нь ирчихэж штэ. Тэгэхээр энэ баталгаажуулах кодыг нь хэвлээ копи хийж аваад энэ дээр авчраа гэдэг өгч. За нэгсэнтэй энийг бол би ингээд ашиглажлаа те. Энэ дугаарыг ашигласан учраас миний шууд дансандах мөнгнөөс хасагдана. Хэрвээ та баталгаажуулах код ирэхгүй байгаад их юм бол X-лээд шууд болиулчаарай. Тэгвэл таны мөнгө чинь эргээ буцаагаад ороод ирдэг шүү. За 20 минутын дотор та X-лэх боломжтой. X-лэх нь болохоор 2 минут болоод нээгддэг байгаа. Тэгэхээр 2 минутын дараа болохгүй шууд X-лж болно гэсэн. Эсвэл сольж болно. За ингэ болцсон. За би бол баталгаажуулсан учраас шууд үргэлжлүүлээд skip дарчи. Next дарчи. За үргэлжлүүлэх дарчи. За ер нь бол Америк нэгдсэн улсад бүртгэлтэй Gmail хаягтай болох ийм амархан нэг цаг өрөхгүй маш хурдан бүтээч чинь тий. За одоо яах вэ гэвэл хэдүүлээ. За саяны бүртгүүлсэн Gmail хаягаараа нэвтрээд ороод ирнэ гэсэн үг. За одоо яах вэ гэвэл энэ хоёрыг чеклээд өгнө. За next дарна. За энийг нь бол ингээд доош нь гүйлгээд уншаад дуусгах чинь. За тэгээд контент дарнаа. За start арчаа. За одоо яаж ашиглах вэ гэвэл бид нэр одоо заавал нөгөө upgrade төлбөртэй хувилбарыг нэвтрүүлэх хэрэгтэй. За ингээд нэг сарын тэг төгрөг гэж юм те. За хэдүүлээ энэ дээр нь дарчээ. Edit card дарчээ. За энэ дээр та одоо олон улсынхаа картын мэдээлэлээ хийгээд картны дугаар сар нь оны сүүлийн 2 оронтой тоо, 3 оронтой тоо. За картны нэр. За тэгээд энийг нь болохоор Америк дээр таруулж байгаа zip code 1001 гэд хийчих болно. 10,001 гэд хийчих болно. За тэгээ save дарснаар ерөнхийдөө Америк нэгдсэн улсад бүртгэлтэй одоо аккаунттай болчихно гэсэн үг. За энийг ингээд хийгээд ерөнхийдөө болно. Тэгээд нэг зүйлийг та бүхэн анхаарах хэрэгтэй. Энэ нь болохоор нэг сарын турш үнэгүй ашиглана гэсэн үг. Танд 1000 кредит өгөө та тэрийг нь үнэгүй ашиглана. Сарын дараагаас бол $20 татдаг байгаа шүү. Тэгэхээр сарын хугацаа дуусаагүй байхад нь хэрвээ кредит чинь дуусчих юм бол та наан цуцлаад төлбөр төлөх шаардлагагүй гарчиж болно гэсэн үг. За энэ дээр бол та бүхэн олон улсынхаа картыг холбочих юм бол та бүхний одоо эрх чинь шууд нэгдчихнэ. За би өөрийнхөө аккаунтаар нэвтрээд ороод ирлээ. За одоо яг үгүй хэдүүлээ энэ VA3 дээр 2-3 тохиргоонуудыг тааруулах хэрэгтэй. За text to video гэж байгаа. Энэ нь болохоор text өгөгдөл өгөөд тэгээ видео бүтээн. За эхний ээлжинд бол бид нар text to video-гоор бол видеого бүтээчин. За энэ дээр хэдүүлээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. За VA2 дээр нь бол тавьж болох уу? VA2 бол мэдээж аудио байхгүй гэсэн үг. Тэгэхээр VA3 дээр нь тавих хэрэгтэй. VA3 past нь болохоор ерөнхийдөө 20 кредит байдаг. За quality нь болохоор 100 кредит байдаг. Гэхдээ та хэд бол шууд past дээр нь тавиад ерөнхийдөө гаргаад ирсэн зүгээр. Ер нь бол нэгтршлийн зөрөө нэг гарахгүй. Промптаа сайн бичиж өгсөн байхад. За одоо хэдүүлээ хэрхэн бичлэг бүтээдэг талаар суръя. За одоо хэдүүлээ шууд ChatGPT рүү ороод ChatGPT-г ашиглаад бүх зүйлээ хийлгүүл чинь нэг хүнд юм байхгүй. За хэдүүлээ одоо промптаа бичихтэй ChatGPT рүү орж ирээд за
өгөгдлөө өгнө. За өгөгдөл төр юуны талаар байх вэ гэвэл эхлээд V3 дээр prompt бичээдэг гэдэг өгөгдлийг үл өгнө. За тэгээд ерөнхийдөө орчин тойронд яг юу байх, ямар дөрүүд байх, тэ дөрүүд маань юу гэж ярих талаар хэлж өгнө. За хэдүүлээ хамтдаа уншиж сүрлэг том биетэй цагаан үстэй сарамгчин уулан оройд ирэх сүмийн дэргэд байна. Эргэн тойронд цав цагаан цас орсон. Түүний хажууд хүзүүндээ эрх зүүсэн бас нэгэн сарамгчин хамт зогсож байна. Том биетэй сарамгчин маань камерын урдаас хараад сайн уу Ибагийн үзэгчтэй гэж инээмсэглэн хэлнэ. Эргэн тойрон цас орж яг л бодит кино мэтник таршилтай байх гэд өгөгдлөглөө. За ингээд өргөжлүүлэх дарвал одоо ChatGPT биднэрт одоо промптын маань бичээд өгнө. За тэгээ та хэд маань нэг зүйлийг маш сайн анхаараарай. Ярих текстийг заавал ингэж тодотгож өгөх ёстой шүү. Хэлэх одоо ярих амаар ярих текстийг те. За энэ дэр ингээд өгөгдөл нь гараад ирэнгүүт та бүхэн бас ингээд сайн хараарай. За сайн уу Ибагийн үзэгчтэй гэж чинь те. 2-ын тоо байх юм бол 2 гэж бичнэ. Англи үг орох ёсгүй. Англи үг орох юм бол аялгаар нь бичих ёстой. За юм байгаа шүү. За хэдүүлээ энэ гараад ирсэнгийн бүгднгээ сайхан копи хийж аваад хаана хийх вэ гэвэл нөгөө V3 дээр авцраад хийж өгөөд өргөжлүүлэх дарчнаа. За бичлэг маань бэлэн болсон маань хэдүүлээ ороод үзье. За ийм бичлэг болсон байна. За одоо энэхүү бичлэгээ татаж авахдаа татах дээр нь дараад 720-оор бол шууд татаад авчиж болно. Энэ нь болохоор шууд ингээд татагдаад орчдөг байгаа. За 1080 нь болохоор ингээд хэсэг уншдаг. За энэ 5 минут уншиж жагаад 5 минут ч үрхгүй 1 минут гаруй уншиж жагаад татах төвчлөөр нь гараад ирэн тэгэнгүүт нь татаад авнаа. За хэрвээ та дараагийн бичлэгэн дээр энэхүү одоо V3 дээр гаргасан өөрийнхөө дүрийг хадгалаад маш олон ийм парт сценүүд дээр хэрхэн хадгалаад нэг дүрээрээ олон видео хийх талаар сурахыг хүсэх юм бол энэ бичлэгэн дээр бүгд сайхан лайк дараарай. Тэгээд коммент дээр бүгд сайхан тэ дараагийн бичлэгээрээ тэрийг хийлгээрэй, энийг хийлгээрэй гэд тэр хийх хүсэж байгаа бичлэгнүүдэд та бүхэн бас коммент хэсэгт нэг сайхан бичээд өгөөрэй. Мэдээж манай YouTube сувгийг дагаагүй бол дагаарай. За тэгээд guys дараагийн бичлэгээр уулзъя. Химэл оюун ухаантай холбоотой маш сонирхолтой хичээлүүдийг энэхүү YouTube сувгаар цаашид оруулаад явах болно шүү. Баяртай guys.